Зя сайн байцгаана уу Баки байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн бүтэн сая өдөр Наадга гэдэг шинэ реалити шоу телевизээр гарч эхэлсэн байгаа. Тэгээд Наадга цэг эмэн гэдээ бас сайтаар үзэж болж байгаа. Энэ шоу нь болохоор одоо Солонгосын физикл 100 шиг 100 залууг хооронд нь өрсөлдүүлдэг нэвтрүүлэг байгаа. Тэгээд Баки нь бас орсон байгаа. Тэгээд та бүхэн анзаарсан бол маш гой мундаг хүмүүс бас панелист хийж илээ. Тэгээд өнөөдөр би тэр нэвтрүүлгийн оруулсан байгаа одоо төрөл бүрийн бичлэгнүүд, трейлер юмнууд байгаа шүү дээ. Тэрэн дээр реакшн хийгээ явах болно. Тэгээд тэрийг ярихаасаа өмнө би үзэгч та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. За та бүхэн бас байгаад намайг үзээд байгаа болохоор надад бас гой саналууд зөндөө ирсэн. Тэдний нэг нь болохоор би гэртээ өөрөө бэлтгэл хийдэг аахгүй. Тэгээд гэрээсээ бэлтгэл хийгээд бус хүмүүсийг за гэртээ ч гэсэн гой биетэй байж болно шүү. Би 2018 оноос хойш гэртээ бэлтгэл хийж байгаа. Гэхдээ 22 оноос 23 оны хооронд 1 жилийн бэлтгэл бас фитнест явж үзсэн. Тэгээд бусдаар бол байнгын гэртээ бэлтгэл хийдэг. Тэгээд өөрийнхөө биеийг ер нь бол бас гэртээ хийж байгаа ч гэсэн дайжгүй гэж боддог байхгүй. Тэгээд яг тамирчин бол биш. Гэхдээ та бүхэн ингээд бас үзээд намайг YouTube дээр ингээд хүмүүс бас Facebook дээр хүмүүс үзээд байгаа болохоор төрөл бүрийн заалнуудаас намайг бас үнэгүй бэлтгэл хийж болно шүү гэд бас хэлсэн. Ядагч байсан Баки нь болохоор гэрээсээ гоё болж болно шүү гэдэг мессежийг хүргэх гэж хичээж байгаа болохоор тэр заалуудад бас очихгүй байгаад байгаа. За ядагч байсан шууд одоо реакшн руугаа орцгоё. Зя би шууд Facebook дээр байгаа Facebook, Instagram дээр пэйж хуудастай байгаа. За тэгээд та бүхэн маань бас өөрсдөө ороод үзчих бас болно тий. Тэгээд за шууд дээрээс нь ахуулаад яриа авчи. Эндээс нэг ялагч 4 уйлралд амсан. Энэ нэр нэвтрүүлэг маань өнгөрсөн жил 6 сараас ахуулаад тэгээд 1 жилийн хугацаанд зураг авалтаа ер нь бол хийсэн байгаа. 4 уйлралд амнаж Монгол улсынхаа энэ онцлогийг харуулах зорилготой байгаа юм шиг байлаа. Тэгээд 7 өөр газар зураг авалтаа яваад 100 оролцогч гэсэн байна. За I Wonder Team Hero гэдэг хоёр баг нийлээд энэ нэвтрүүлгийг авч байгаа. За Наадга үндэсний хамгийн тов уралдаанд шоу нэвтрүүлэг. Тэгэхээр хооштой ядагчсан нэг иймэрхүү нэвтрүүлгүүд бас зөндөө гарах байх. Гэхдээ одоогоор яг иймэрхүү уралдаанд одоо хоорондоо өрсөлддөг нэвтрүүлэг дундаас ер нь хамгийн том гэж үзэж байгаа. За ядагчсан ингээд за бичлэгнүүд байна. Энэ бичлэгнүүдийг үзцгээе. Тэр чулуунуудыг олноор нь авчаад тэр чинь сайн санаагаар авсан байж болно шүү дээ. Ямиг яаж мэтлүүдийг аваа гарцсан байсан ч гэсэн би энийг ингэж бодоод аваа гараад ирсэн шүүгээд үнээр гаргаад ирэх ч юм уу те. Тэгхгүйгээр ингээд нөө аргашаага энэ тэнтгүүд шидсэн байсан нь л бүр ингээл айгу гомдол юм уу хүмүүс байсан болов гэл. Тухай одоо момент яг тулсан үед бол яг өөрийнхөө амийг л хичээдэг. Тийм зантай хүмүүс л ер нь дийлэнх юм гэж ер нь бас боддог. За энэ болохоор бас үзсэн хүмүүс байгаа. Наадгаг үзсэн хүмүүс байгаа. Үзээгүй хүмүүс бас байж магадгүй. Ядагчаасаа нэг даалгаврынхаа тухай ярьж гин те. Хүмүүс амиа хичээгээд нэгнийгээ хуураад. Тэгэхээр бас нөгөө хүмүүс бас Squid Game гэдэг те. Squid Game кинотой айгу төстэй юм аа. Ингээд нөгөө нэг бибинийгээ хуураад яг одоо яг цаг нь тулсан үед ингээд хүний яг мөн чанар нь гарч ирж байна гэдэг гэсэн хүмүүс бас байлээ. Баки нь бол хүн ерөөсөө ингэж залтаж хуурч ерөөсөө яваагүй шүү. Баки нь яг ингээд даалгавруудын шаардлагыг биелүүлээл яг ийм шаардлага яг даалгавруудын шаардлагуудыг яг тэр хэлснийхэн дагуу л явсан байгаа. За тэгээд за энд Баки нэр 12 гэдэг дугаартай байгаа. Тэгэхээр энд ингээд бичсэн байгаа хүмүүс нь манай гэр бүлийн хүмүүс байгаа. Тэр нь жоохон инээдтэй. Энд нэг хүн юу асан байна. Даалгавар зөв ойлгооч оролцогчдод амиа хичээж яах юм. Зөвхөн хамгийн түрүүлж очисон хүмүүс л ялалт байгуулна гэж байсан. Хүн тус бүр 3 ширхэг алмаз олж аваад эвлүүлэн бүгд олсон байсан ч хин хурдан очиж байрлуулна. Тэр л хүмүүс ялна гэсэн штэ гэсэн байна. Манай комент бичсэн хүний бас одоо энэ санаа зөвлөдөө тий. Угаасаа хамгийн дөрүүлж очисон хүн л ялна штэ. Гэхдээ энэ даалгавар дээр болохоор зөндөө олон хүмүүс нэг хүн 3 ширхгийг авч явах хэрэгтэй байсан бол зарим хүмүүс 3-аас олон ширхгийг аваа явчихсан байсныг одоо энэ амиа хичээсэн зан гаргасан гэдэг утгаар энэ оролцогчдод ингээд хэлсэн байгаа шүү. Энэ саяны залуу, саяны охин энэ төр тий. Тэгээд доогуур хайж ирж хахад 5-10-аар нь алмаз аваад явсан хүмүүс дээр за яг энэ дээр ингээ хэлж байгаамаа. Тэгээд ингээд нэр яалчгүй Бакинаас дээр гараад ирсэн чинь хүмүүс аваа шидчихсэн юмуд бас байсан.
Гэтэ миний хувьд бол би харах зүйлээ харсан баг. Яг хүмүүс яаж дүрээ өөрчилж чаддаг юм байна. Амьдрал дээр нүдэн дээр харагдана гэдэг сонсогдохоос өөр байгаа юм. Манай гэрийнхэн айгүй их коммент үлдээсэн байгаа даа. Ядчихсан нэвтрүүлэг сая бүтэн сая өдрөөс гарч эхэлсэн болохоор хүмүүс бас нэг сайн хурж амжаагүй байлаа. Тэгэхээр та бүхэн маань бас сонирхоод наадгай цэг эмэн гэдэг сайтаас бас түрээсэлж авч болох юм байлаа. Тэгээд NTV дээрээс бас үзэж болно. Univision дээр орсон гэж зарим хүмүүс ярьдсан баха. Тэгээд энэ дээр бас ядчихсан байх шүү. Наадгай цэг эмэн гэдэг энэ дээр дараад үзчихэж болно те. За хүн болгоны мөн чанар гарч ирсэн ингээд тэгж байна. Нэвтрүүлэг дээр би за зарим хүмүүс үдсэн хүмүүс байх юм бол одоо ингээд зарим нь бие биендээ туслаад явж илээ. Зарим нь болохоор ингээд бие биенийхээ ингээд тэр чи 3-ыг авч явах хэрэгтэй юмыг зөндөө олныг авч яваад хойдолд нь хүмүүс ингээд байхгүй байна гэсэн юмнууд бас байсан. Бакийн ядагчаас яг шаардлагын дагуу тэр 3 имэйл авч явсан. Тэгээд гэхдээ Бакийн яг өөр хүмүүс туслая гэж ерөөсөө бодоагүй. Тэгэхээр бас тэр нь муу хүм гэсэн үг юм уу да мэдэхгүй ядагчаасан газ хурдан ялж гэж бодсон. Тэгээд гэхдээ бас дүрм зурчий гэж огт бодоагүй. За тэгээд энд юу гэсэн байна? Зөв хүний үйлдэл нүднээс алдчих зөв байдаг. Наадгай шоу залуучууд ухаарал хүн чанарыг харуулсан сайхан шоу болсон байлээ гэсэн байна. Тийм шүү. Тэгээд иймэрхүү юун дээр бас одоо хүн болго юу боддөг юм бол мэдэхгүй байна. Ядагчаасан тэмцээний үед болохоор бас бүгдээрээ сандралтсан байсан болохоор би бас юу гэж бодоод байгаа юм. Зарим хүмүүс сандарчихсан байсан болохоор олныг авсан юм болов гэж бас бодоод байгаа юм. Миний хувьд болохоор яг дүрмээ ойлгочихсон 3 юм л аав гэсэн. Тэгээ би яг 3-ыгаа бол аваад тэгээд яг тэр даалгавар дээр болохоор миний хувьд маш хурдан гүйцэтгсэн. Тэнд болохоор ерөөсө дундаа зогсох ч юм уу тийм ерөөсө байгаагүй. Би амар аацтай шууд тэр эхлээд зарим хүмүүс тэр алмаз гэдгийг нь чулуу гэж газраас чулуу хайж маягаал. Би болохоор шууд тэрийг ингээд нэг шал өөр нэг тийм онцгой юм алмаз шиг юм одоо хэлбэртэй юм байхаар за энэ юм бэ шүү гэж шууд ойлгоод аваад явсан л та. За ядагчээсэн та бүхэн маань ингээд бас ороод сэтгэгдлээ үлдээгээрээ тэгээ бас болж өгвөл Бакига дэмжээрээ. Одоогоор ядагчээсэн коммент хэсэгт үлдээсэн байгаа юмнууд болохоор дандаа манай гэрийнхэн 12 гэдэг энэ манай хамаатнууд л байгаа. Ядагчаас 12 гэж бичсэн байгаа. Тэр нь жоохон хөөрхөн байлээ. Тэгээд гэрийнхнийхаа юун дээр бас лайк дарсан. За тэгээд хүнлэг чанар гаргаж нэр төртэйгээр үлдсэн 3-ыг дэмжнэ гэсэн байна. Энийг бас та бүхэн үзээрэй. Айгүй гоё байсан. Тэгээд тэр нэвтрүүлэг дээр чинь Бакийн бол тэгэл гяс ялил гэж бодож байсан. Гэхдээ зарим хэсэг бүлэг залуучууд бол бусдад туслаад хамт орж ирье гэж бодоод бүр ингээд санаа ингээд бүр ингээд сандарч байгаа хүмүүс бас байсан бол зарим нь за ингээд энэ хүмүүстэй туслаад ингээд гараад ирэх гэсэн хүмүүс бас байлээ. Тэгээд за ингээд 12 ингээд 26 энэ гэр бүлийнх нь айгүй их дэмжиж илээ. Тэгэхээр үзэгчд маань бас жоохон баг байгаа байж магадгүй. Ядагчээсэн манайхан гоё ороод үзээд дэмжээд өгөөрэй. Бакига бас болж өгөөл дэмжээрэй. Энэ дэр бүр олуулаа 100 хүн ингээд зүг гүйж байгаа байхгүй. Тэгэхээр бас зүрхтэй харагдчихлаа энэ хараа. Дээрээ юм гэрэл мэрэлтэй. За нэг иймэрхүү юу байна. За Бакийн хаана байна? Бакийн өөрийгөө нэг хараадахыг. Бакийн 12 дугаартай. Гой залуучууд зөндөх байлээ. Тэгээд 100 хүн та бүхэн бас өөрсдийнхөө бас гой залууч зөвхөн намайг бас дэмжгээгүй л дээ. Бас өөр дэмжгээр залуучууд бас зөндөө байлээ. Та бүхэн манаас үзээрэй. За энд утаа энэ. Энэ цаанаасаа ингээд бас утаа мутаа гаргацсан. Тэгэл бүр шөн явж байгаа болохоор ингээд бас эвгүй юм байлээ. Энэ дуу муу амар сүртэй. Зя надад зэгээ байна. Эндээс үзээрэй л гэсэн байна. Зя. Оо энэ дэр божигнаад. Энэ дэр өөр амар божигнжсэн шүү. Энэ нэг ханыг ингээд давж байгаа байхгүй юу? Одоо уучлаарай. Тэгээд би энийг давж явах үедээ нэг залуугийн гаран дээр гიშгсэн. Тэгээд нөгөө залуу маань нилээн уурсан. Би тэгтээ бас хэлж чадаагүй. Бас дараа нь хин дээр яг хэнийг гар дээр гიშгсэн гэсэн сайн мэдэхгүй байгаад байгаа.
Тэгчээс гიშгсэн нэгнийх нь гарн дээр л би гიშгсэн шүү. Гэтэ хүчтэй бол гიშгээгүй нэг зүйл юм шиг. Ингээд хэлбэрээр нь жоохон ингээд толгойг нь эргүүлсэн гэсэн. Ямар хөө хэлбэртэй юм бэ гэсэн чи дөрвөлжин юм байна шүү гэсэн чи дөрвөлжин юм л хайгаад. Тэг ингээд хөөрхий. Гэхдээ бас тэр залуучууд бас тэр чинь нэг ийм одоо юуг жилдэг үлээ нэг ингээд ямар хэлбэртэй гэдэг үлээ те. Дөрвөлжин биш ээ нэг иймэрхүү нэг одоо ингээд тэр дүрсийг бас ингээд хилж чадахгүй байжгаад дөрвөлжин гэд хилцсэн байж бас магадгүй шүү. Тэгэхээр бас тэр залуучуудыг бас юу ааж бас болохгүй хаа бас мэдхгүй байжгаад эсвэл сандарсан үедээ за бараг дөрвөлжин юм байна гэж хилцсэн байж магадгүй шүү. Гэхдээ би тэгж хэлээгүй шүү. Би хүн тэгж хэлээгүй. Бакийн болохоор сандраал явжсэн. Тэгээ яадаг чийсэн яг дөрмийнхаа дагуу 3 юм л авсан. Үннийг хэлэхэд тоглоом өрсөлдөөнтэй хатуу байх тусмаа үзэгчд үзэхэд сонирхолтой байдаг. Тиймээс уянгийн халилаа болмоор л байгаа юм да. Битгий их тийм нэлцаасан бай гэсэн утгаар бас юм битсэн баг шиг байна те. Тэгээд Бэти шодрог өрсөлдөөнтэй байвал гоё штэ. Тэмцээн л бол тэмцээн баймаар яг физикал 100 шиг тэрнээс эмэгтэйчүүдтэй тусалдаг тэмцээн биш баймаар юм гинэ. За тэгчээсэн өрсөлдөөнтэй байвал гоё. За тэгчээсэн бас л хогийн гарууд байна шүү. Булхаацсан хүмүүсээ хасаж байсан юм. Хүний боломжийг хулгайлаа тэгж л олноор нь авчил байдаг. Тийм яалчгүй зарим нь айгүй олныг авцсан байсан. Зарим хүмүүс би ингээд даалгавраа биелүүлчихэд дуусаад гарч ирээд харсан чи зарим хүмүүс карманаасаа ингээд атгаар нь гаргаж ирээд ингээд хоошоогоо ингээд шидэж байгааг нь бол харсан шүү. Тэгэхээр тэр хүмүүс жоохон бас муухай юм хийсэн. Гоё шоу, супер данч ийм том төсөл маш их хандлт нөлөөлөл үүсэх ба дэлхийн хэмжээнд танигдахаар мундаг зохион байгуулж байж яагаад ийм шудраг биш оролцогчдыг дэмжиж дараагийн шатанд оруулж байгаа юм бэ? Шууд хасаад дараагийн хүмүүсийг за ингээд заас нөө нэг юу мэдэхгүй байна. Би бас яг мэдэхгүй байна. Одоо тэр хүмүүс нь хасагдсан байлгүй дээ. Гэхдээ бас үлдсэн хүмүүс бас байж магадгүй. Яадаг ч гэсэн гэхдээ тиймэрхүү асуудлууд үүссэн. Бас гэхдээ хасхан зөвч байж магадгүй юм тий бас эн чинь одоо энэ хүмүүсээс үлдсэн хүмүүс нь бас ингээд олонний танил болоо гарч ирэн. Тэгэхээр илүү тийм хүнлэг хүмүүс нь бас олонний танил болоо гараад ирвэл бас гоё ч юм уу тий. Тэгэхгүй ингээд жоохон хүн чанар муу хүмүүс бас гараад ирвэл бас жоохон тиймэрхүү юм тий. За шудраг бос байсныг нь хассан бол гэдгсэн байна. За хассан хүмүүс бас байгаа баха. За 8 дугаартай оролцогч бол big respect гэсэн байна. Манай ариун ивэл хүн чанартай залуу гоё залуу байлаа. Тэгээ яадаг чийсэн октоудаа тусалсан. Хүлээж үздэг нэг нэвтрүүлэгтэй боллоо гэсэн байна. За энэ дээр лайк дарчи. Нэвтрүүлгийг дэмжсэнд баярлалаа. За. Өчигдөр NTV-гээр 9:30-аас гарсан гинэ. Яаж үзэх вэ? Юугаар доотлынхын юунд хариулт. NTV-гээр гарч байгаа. Тэгээд наадгаа цэг юм ээ гэж гарч байгаа. Үгүй бас тэр даалгавраа ойлгоогүй хүмүүс баг ихэнх нь байсан бах та 3 эрдний чулуу гэж байхад 10 20 за тийм иймэрхүү асуудал даалгавраа ойлгоогүй эсвэл сандарсан бас өөр юу бодож ирснийг нь бас мэдэхгүй байна. Гайхалтай манай залуучууд ямар үзэсгэлэнтэй хүчрхэг эрүүл чирэг за баярлалаа энэ хүн дээр бас лайк дарнаа. Дэмцэнд баярлалаа. За бидний араншин гэх зүйлийг олон талаас нь харуулсан ямар гоё шоу вэ гэсэн байна. Эхний хүмүүс арай их дүрсийг нөгөөд харуулах байж дээ гэсэн байна. Булхаацаад байгаа. Гэхдээ бас тэр хүмүүсийг булхаацаад байгаа гэдгийг гаргахаар бас амар бүлэдэж штэ манайхан. Бас ер нь тэрийг гаргахгүй байсан бас зүгээр ээж магадгүй те. Бас гаргаж байгаа тэр хүмүүсийг амар бүлэдүүлэх юм бол бас хөөрхөдөө бас тэр сандарч байгаа л тийм олныг авцсан хүмүүс бас байж магадгүй шүү. За хүний мөс бас л олон янзаар харагдж байна шүү. 30 respect гэж байна. За хүний их тийм одоо ингээд яг цаг нь тулсан үед бас хүмүүс төрөл бүрийн юм гаргаж ирж байна те. Бүр нэг өөдгөө штэ гэсэн байна. Тийм шүү. Тэр одоо муухай юм хийж олныг авсан хүмүүс жоохон өөдгөө бай шүү. Тэмцээний даалгавраа үнэндээ жоохон сонин. Даалгавар нь жоохон сонин гэсэн байна. За энэ нэвтрүүлэг нь болохоор манай
манайхны үзэжсэн нэвтрүүлгүүд айгүй их тийм Physical Asia, Physical 100 тэгээд бас одоо Солонгосын Японы нөгөө нэг Final Draft тэгээд Америкийнх гэл бүгд ер нь биеийн хүчийг ингээд хооронд нь үзэж байгаа тийм. Тэгэхээр Монголд гарч байгаа энэ болохоор тэр нөгөө Physical Intrigues одоо хуулбарлахгүй яг өөрсдийнхөө онцлогийг гаргая гэсэн утгаараа ийм юм хийж байгаа шүү. За тэгэхээр яг ийм 100 хүн хоорондоо үздэг, хоорондоо өрсөлдөг нэвтрүүлэг болгоныг л Physical 100 ингээд одоо хуулчлаа гэж бас хэлэх болохгүй. Ягаад тэгэхээр энэ чинь Солонгосууд хийсэн, Японууд хийсэн, Хятадууд хийсэн, Америк хийсэн. Тэгээд бас Physical 100 болохоор яг хамгийн ихнийх нь бас биш байхгүй. Тэрнээс өмнө зөндөө олон кино, нэвтрүүлгүүд бас гарцсан байсан тийм. Тэгэхээр яг анхдагч нь бол угаасаа солонгосчууд биш. Тэгээд яадаг ч гэсэн ингээл орон өөрсдөө хийж ин орсууд ч гэсэн хийцэл байсан. Тэгээд гол нь өөрсдийнхөө онцлогийг гаргая гэсэн онцлогтой бас тийм. За энэ гоё постэр байна. Дунд нь манай найз байгаа. Тэр гол нь яг нарны дээр байгаа залуу болохоор манай найз Батболд байгаа. За оролцогчдын зан чанарын асуудал байснаас нэвтрүүлэг багийн зураг авалт эвлүүлэг нь бест байлаа гэсэн байна. За энэ хүн дээр бас лайк дарнаа. Тэгээд манайх бас ийм нэвтрүүлэг бас ийм 100 хүн орсон ийм нэвтрүүлэг анх удаага хийж штэ тий. Тэгэхээр анх удаага хийж байгаа мөртлөө ер нь маш өндөр чанартай хийсэн гэж бодож байгаа. Гэхдээ бас таалагдаагүй хүмүүс айгүй их байлаа. Тэгээд яадаг ч гэсэн хооштой ингээл сайжруулаад явна штэ тий. Манайхан тэгэхээр бас юу гэнэ хараалын өгцсөн байна. Тэ зүгээр үзэж байгаа дундаас нь болсон штэ. Постэр шиг сүр сар хийгээл гоё юм гарах юм болов уу гэсэн. Аяа тэр тайлбарлагчаа зүгээр зайлуулчих төхөө яг яач гэд байгаа. Хоолойгийн сонсохоос бүр тийрээд зя. За таалагдаагүй хүн бас байна тий. Тэгэхээр бас таалагдж байгаа хүн байхад бас таалагдахгүй хүн бас байж л таараа. Тэгэхээр бас за яах вэ тэгээд таалагдахгүй байвал дараа дахиад манай энэ нөгөө нэвтрүүлгийн баг илүү гоё хийх байх. Тэгэхээр төгсөө болдоо гэд залуу маань бас дараагийнх нь бас үзээрэй. Таалагдаагүй бол тэгээд бас яах вэ? Тэгээд би болохоор миний хувьд өөрөө оролцсон болохоор орчихсон болохоор надад гоё санагдаад байсан. Тэгээд бас таалагдаагүй хүмүүсийн бас юунууд байсан л да манай эргэн тойрны хүмүүсээс. Тэгэхээр тэрийг бас тэр хүмүүсийнхээ үүсгэх бас аргагүй одоо үүсгэж болохгүй. Ягаад тэгэхээр тэр чинь бас бүх хүн бас таалагдаад ах шаардлагагүй байхгүй. Угаасаа зарим хүн таалагдж болно, зарим хүн таалагдахгүй гэж болно. Гэхдээ ер нь болж өгвөл ингээд жоохон дэмжиж өгөөрэй. За манайхан ядчихсан ингээл эн чинь явандаа сайжрна шүү дээ тий. Олон авч ижил Солонгосын нэвтрүүлэг юмнууд бол бүр хэдэн 100-аар нь авцаа тэгэл угаасаа л тэгэл тэд нар чинь угаасаа шал өөр төвшөнд л явах уу. Тэгтэл манайх гоё авсан шүү. За үнэхээр жул санагдлаа. Ялж байгаа мөч экшн энэ тэр алга дандаа л хасагдсан хүмүүсийн бла бла. Үнэхээр тэр айхтар хүч авьяас ухаан шалгаад байгаа мэдрэмж бол тэг байна гэсэн байна. Зя энд тэгэхээр бас юу байж магадгүй. Нөгөө хажуунаас харж байгаа хүн өөрөө орж байгаа хүн хоёр бас ондоо байж магадгүй шүү. Өөрөө ороод үзэх юм бол бас илүү сонирхолтой байх байсан байж магадгүй. Надад бол их сонирхолтой байсан. Надад бол даалгавруудыг биелүүлж яхаа тэр нэг та хэд харснаа нэг хайрцаг дотор л яваадсан нэг модоо хайрцаг тэр үнэхээр эвгүй байсан. Тэр хидэд дуусах юм болоо л гэж бодож байсан. Тэгээд за 2000 гаруй хүнээс шүүж авсан 100 хүмүүсийн зарим нь арай л болоогүй хүмүүс байна лээ. Тэр сүүлд үлдсэн 2 охин эдэр юу вэ яаж шүүж авахаараа тэгэж авдаг байна гэсэн байна. За тэгээд төрөл бүрийн л одоо салбар болгоны л онцлог болсон хүмүүсийг л авсан л да. Яг тамирчид авъя гэж аваагүй. Одоо гадны нэвтрүүлгүүдийн хамгийн том одоо онцгой одоо юу гэх адилхан юм гэх юм бол тамирчид дандаа байсан. Монголынх болохоор маш онцлогтой тамирчин биш хүмүүс зөндөө байсан. Одоо жишээлбэл Бакийн л гэхэд зүгээр гэртээ дасгал хийдэг хүн бохгүй тамирчин биш. Тэгээд яадаг ч байсан. Тэгтээ хичээгээл явсан. За нэг тэгтээ би бинийгээ битгий ингэж муулаарай. Тэр хүмүүс бас яг бүгдээрээ л хичээж байгаа шүү дээ тий. Хичээж байгаа яг хичээхгүй байгаа хүнч бас нэг тийм байхгүй л байсан санагдчихээн да. Бүгд л хичээжсэн гоё залуучууд байсан. Панелист ямар амар хоорондоо зэрэгцэж ярьдаг юм бэ гэсэн байна. За
Нэрээ Бакиг нь панелистууд бас хоорондоо ярьж исэн та сонсноо. Би хятад хэлний багшгээ бүртгүүлсэн байгаа. Тэгсэн чинь миний ярьж намайг яриад манай хятад хэлний багш бас яав энтер гэдэг нэг тиймэрхүү юм ярьсан. Манай малчин залуу хятад хэлний багш хоёр үлдээ. Манай байсан. Зураг авалт, дроны зураглал, монтаж гоё болжээ. Байгалийн дүрснүүд үнэхээр гоё байлээ. Монголын ТV-ийн түүхэнд шинэ гоё зүйлийг санаачилж эхлүүлсэн баяр хүргэе. Дараагийн дугаарууд бүр сонирхолтой гоё болох бизээ. Догтлон хүлээж үзнэ. Оролцогчд бол арын албаныханд бүгдэнд нь амжилт хүсье гэсэн байна. За лайк баярлалаа. Танаа нэвтрүүлгийн багт халуун баяр хүргэе. Та бүхэн хийж чаджээ. Үнэхээр гоё болсон байна. За лайк. Нэгдүгээр ангийн агуулга санаа гоё болсон байна гэдгсэн. Та бүхэн анзаарах юм бол нэрээ анги болгон дээр гоё утга санааг илэрхийлж байгаа шүү. За байгаль дэлхийгээ хайрлая. Одоо ингээд хүн чанар байх ёстой ч гэдэг юм уу те. Үе болгон дээр тиймэрхүү санаануудыг гаргаж ирж ирсэн. Тэгэхээр тэр надаас айгүй гоё санагдсан. Тэгээд та бүхэн бас үзээд сонирхоор яадаг ч гэсэн тийм айгүй олон юмыг хүнд ойлгуулах гэж хичээсэн нэвтрүүлэг байсан юм болов уу гэж би бас бодож байгаа юм. Тэгээд өөр иймэрхүү одоо бичлэгнүүд зөндөө байлээ. Та бүхэн маань үзэхгүй энэ айгүй гоё газруудад авсан ялчгүй. Тэгээд та бүхэн маань бас сонирхоод за энэ Бакин байна уу энэ ч. Зя ахнар явж байна. Найзад явж байна. Энэ ингээд цэргийн 016 дугаар ангийн цэргийнхэн бас тусалсан зөндөө олон юм дээр гоё залуучууд байлээ. Ингээд мундаг энэ Жан бол үнэхээр гоё залуу байлаа. Соёлтой ярьж байгаа юм тэр үнэхээр гоё залуу байлаа. Тэгээ бас юу яж магадгүй. Энэ нэвтрүүлгийн бүртгэл авч яхад болохоор зөндөө олон хүн мдээгүй байснаас бас болоод тэрнээс мэдчихсэн бол бүр их хүн сонгон шалгуулалтанд бас орох байсан байж магадгүй тий бас. Гоё залуучууд байна. За ингээд бид нарт дугаартай юм хувцсыг маань тараасан манай халиуна ихч байна. Манай халиуна ихчийг бас дэмжээрэй. Бакин байна. Үсмэс одоо юу юм бэ? Энэ миний шил болохоор хамлон шил ихгүй. Тэгээд гадаа гарахаар ингээ хар болчтой шүү. Хар нүдний шил ерөөсөө зүгээгүй шүү заа. Тэгээд яадаг ч гэсэн Бакин ингээд явж байна. Үлээ. За тэгээд яадаг ч гэсэн наадга цэг имэн дээр бол угаасаа хүссэн үедээ ороод үзэж болно. NTV зурагтаар үзэхээр бол бүтэн сая өдөр гарчих шиг байсан. Тэгээд та бүхэн манаас сонирхоод үзээрэй. Яадаг ч гэсэн наадга цэг имэн дээр бол 2 анги орчихсон байгаа. 1-2 дугаар даалгаврыг бол оруулчихсан байгаа. Гоё газ. Энэ ингээд арийнх нь эднэрт бид нар ингээ унтчихсан. Энэ наадлын эднэр болохоор зураг авалт хийжсэн газрууд. Энэ дөрөвт бид нар байсан юм аа. Тэгээд энэ болохоор бас одоо найруулагчийн багийнхан байсан газар нь энэ хэсгээр байгаа юм. Хоолоо болохоор энчээ идчихсэн. Тэгэл бид нар нөгөө нэг энэ гадуур нь тойруулаад энэ шар юм татцсан байгаад эндээс гарч болохгүй. Бид нар нөгөө нэг зураг авалтаа нууцлах хэвээр. Нууцлалын гэрээтэй тэгээд хамаагүй гадны хүн амьтантай ярьж болохгүй. Тэгээд ийм шар ийм утас татчихсан байгаа. Тэгээд энэ дотроо ингээд бэлтгэл хийгээл тэгэл эднэрт ингээд эрэгтэй эмэгтэйгээр хуваагдсан байгаа. Хүйсээрээ ингээ хуваагдаад ингээ майхандаа амьдраад. Гэхдээ энэ жижигхэн харагдаад байна. Айгу том шүү. Дотор нь бол зөндөө олон хүн байж болно. Тэгээ ингээл энэчнээ ингээл нүүр гараа угаагаал ийшээгээ ингээд 0 байгаа. Тэгээ айгу гой газруудаар явсан. Тэгээд яадаг чсэн энэ Бакин энэ штэ Батболд найзтайгаа хамт явж гин. Бит хоёр бол тэгэл байнга л хамт явж байгаа л да. Бас миний фэйсбүүкээр үздэг бол угаасаа манайхан мэдэх байх. Тэгээд яадаг чсэн найруулагчийн багийнхандаа баярлалаа. Зөндөө олон гоё газрууд ингээд би ч өмнө очиж байгаагүй газруудаа үзсэн. Тэгээд байгалийн хамгийн үзэгсэнтэй Монголд хамгийн үзэгсэнтэй газрууд дээр зураг авалтаа хийсэн. Тэр нь айгүй гоё байсан. Тэгээ та бүхэн маань бас сонирхоод үзээрэй. Ийм зөндөө олон бичлэгнүүд байгаа. Маш олон
Энэ Монгол улсад чинь 150 сая төгрөгийн төлөө бүр маш олон хүмүүс бие махбод сэтгэл зүгээд золиослоод бүр аимшигтай. Энэ дураа амар сүртэй тайлбарсан байлаа. 150 саяын төлөө бие махбод сэтгэл зүгээ золиослоод гэсэн байлаа. Яг золиослсон юм чи байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол гоё эсэ шүү. Нэг тийм хэцүү зовоод байсан юм байхгүй. Ер нь айгуу дайжгүй байсан. Тэгээд ядагчаас одоогоор бол найруулагчийн багийнхандаа үнэхээр их баярлж байгаа. Тэгээд ийм гоё нэвтрүүлэгт оролцуулаад тэгээд одоо энэ зурагтаар гарч байгаадаа бол маш их баяртай байгаа. Тэгээд намайг үздэг хүмүүстээ бас маш их баярлалаа. Та бүхний дэмжлэг байгаа болохоор энэ тэндээс ер нь бол Бакиг нь ийм реклам хийх үү яах уу гэж асуусан юмнууд бас байгаа л да. Тэгээд би болохоор одоо би та бүхэнд өмнө хэлжсэн гэрээтэй байгаа хамаагүй юмнууд хийж болохгүйгээд наадгатай гэрээтэй байгаа болохоор иймэрхүү өөр төрөл бүрийн тийм зар юмнууд бас хийгээд ээж болохгүй байгаа. Тэгээд тэгтэл ер нь бол заалнууд үнэгүй бэлтгэл хийж болно шүү. Манай зааланд явж болно шүү гэсэн хүмүүс байлаа. Тэр бол та бүхний манаач. Ягаад тэгэхээр та бүхэн намайг үзээд байгаа болохоор л тэр хүмүүс ингээ бас сонирхоод чи ингээ явчих гээд бас би тэнцэнэ бичлэг хийх юм бол бас хүмүүс ирэх байх л да тий. Бас ганц хоёр хүн ирэх байх тийм олноороо бас ирэх байх. Тэгтэл яадаг чсэн та бүхэн үзэж байгаа олон үзэж байгаа болохоор бас намайг ингээд тийм хийж болно шүү, ийм хийж болно шүү гэсэн байлаа. Тэгээд яадаг чсэн үздэгт баярлалаа. Тэгээд наадгааг үзээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.